Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За сайн байцгаана уу бүгд өдрийн минь төргий. За өнөөдрийн шинжээчийн цагийн дугаараар олон улсын хөрөнгийн зах зээл дээр 2026 оны эхний 6 сарын байдлаар нөхцөл байдал ямар хөө байгаа талаар тоо мэдээллийг бэлтгэн хүргэхээр бэлтгэсэн байгаа. За оны эхний 6 сарын байдлаар хөрөнгийн зах зээлийн голлох бенчмарк болох Америк нэгдсэн улсын S&P 500 индекс 9.6% өсөлтийг үзүүлсэн байна. За тэгвэл эхний 6 сарын байдлаар хөрөнгийн зах зээл дээр ямар голлох мэдээллүүд гарсан. За ямар онцлог үйл явдлууд болов энэ талаар бүгдээрээ апдейт авцгаая. Тэгэхээр бүгдээрээ өнгөрсөн хугацаагаар аялаа. За 2026 он гарснаар дэлхийн хөрөнгийн зах зээл дээр за алтны ханш бол маш өндөр хэмжээгээр өссөн. За 26 оны эхний 1 сарын хугацаанд гэхэд алтны ханш 25 орчмоор өссөн. За тэгээ 2 дугаар сараас эхлээд за хамгийн гол нөлөөлсөн зүйл нь юу вэ гэхээр Америкийн нэгдсэн улс болон Ираны хоорондох зэвсэгт мөргөлдөөн байна. Тэгэхээр Америкийн нэгдсэн улс болон Ираны хоорондох зэвсэгт мөргөлдөөнөөс шалтгаалаад за дэлхийн нийт газрын тосны нийлүүлэлтийн 20 орчим хувь нь саатсан. За үүнээс шалтгаалаад газрын тосны ханш одоо нэг баррел нь $113 хүрсэн байгаа гэсэн. За газрын тосны ханш $113 хүрснээс шалтгаалаад дэлхийн нийтдээ за инфляцийн асуудал орж ирсэн. За үүнээс шалтгаалаад ерөнхийдөө газрын тосны ханш $100 хавцааны 3 сар гарын хугацаанд үргэлжилсэн энэ ханшин дээр за үүнээс шалтгаалаад дэлхийд даяараа улс орнуудын инфляц бол өндөр хэмжээгээр өдөөгдөж өссөн төр зурагтай байх. За дараагийн нэг болсон зүйл нь юу вэ гэвэл за энэ бол бүгд найрамдах хятад ард улстай холбогдож байгаа. За бүгд найрамдах хятад ард улс за 5 жил тутамд за төлөвлөгөө гаргадаг. За энэ удаа бол 15 дахь 5 жилийн төлөвлөгөө гэж гарсан. За уг 15 дахь 5 жилийн төлөвлөгөөнөөс шалтгаалаад за хятад улсын цаашдын 5 жилийн хугацаанд ямар бодлого баримтлах за тэгээд хөрөнгийн зах зээл дээр за мөн эдийн засгийн таамаглалуудыг хятад улс хэрхэн төсөөлж байгаа талаарх таамаглалуудыг хүргэсэн. За уг хурлаас мөн бидний онцолж харсан зүйл нь юу вэ гэвэл за хөрөнгийн зах зээл дээр ялангуяа за хагас дамжуулагчийн салбарын одоо өсөлтийг бол хятад улс цаашдаа түүчилж явах юм байна гэсэн таамаглалыг бидэнд бас өгсөн байгаа гэсэн. За үүний дараа юу болсон бэ гэвэл за их томоохон гүрнүүдийн ерөнхийлөгч нарын уулзалт болсон. За сая 2 сарын өмнө бүгд найрамдах хятад ард улс бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч нар за Бээжинд уулзсан. За уг уулзалтаар хоёр улсын хоорондох худалдааны дайн цаашдаа хэрхэн үргэлжлэхийн за мөн Америкийн нэгдсэн улс болон Ираны хоорондод болоод байгаа зэвсэгт мөргөлдөөний талаар ямар байр суурьтай байгаа талаар за мөн за маш олон жилийн турш яригадаад байгаа за 50-ны асуудал өндөр яригдсан гэсэн. За мөн бусад хоёр улсын хоорондох худалдааны дайн, тарифын асуудлууд за мөн сүүлийн үед бас олонний анхаарлыг татаад байгаа технологийн хоорондын өрсөлдөөн гэдэг зүйл. Ялангуяа за энэ хагас дамжуулагчийн салбар дахь хоёр улсын хоорондын бараа бүтээгдэхүүний экспорт, импортын асуудлууд яригдсан гэж хэлж болж байгаа. За үүний дараа юу болсон бэ гэвэл за хятад улсын ерөнхийлөгч Ши Жинпинтэй Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путин бас уулзсан байна. Тэгэхээр бол энэ эхний хагас жилдвэл за улс төрийн нөхцөл байдлын хувьд бол томоохон их гүрнүүдийн одоо ерөнхийлөгч нарын уулзалт болсон. За мөн энэ зүүн өмнөд Аз, Америк гэлтгүй Европын улсуудад ч гэсэн томоохон тэргүүнүүд ч гэсэн хоорондоо уулзалтууд маш ихээр болсон. За үүнээс шалтгаалаад дэлхийн геополитикийн байдал за дэлхийн хөрөнгийн зах зээл эдийн засгийн нөхцөл байдалд бол маш олон зүйл нөлөөлсөн байна. За мөн үүн дээр нэмэгдээд за Америкийн нэгдсэн улсын Фед буюу за холбооны нөөцийн сан. За ерөнхийдөө төв банк гэсэн үг тийм. За төв банкны ерөнхийлөгч солигдсон. За өмнө нь бол Америкийн нэгдсэн улсын одоо холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Паул байсан бол сая 5 дугаар сараас эхлээд Кевин Warsh одоо шинэ эрхэм томилогдсон байгаа гэсэн. За үүнтэй холбоотойгоор Америкийн нэгдсэн улсын за мөнгөний бодлогын баримт, за мөнгөний бодлогын төсөөлөл, за цаашдаа эдийн засгийн төсөөллийг хэрхэн одоо зөв чиглүүлж удирдах вэ гэдэг арга техникмаа солигдсон гэж хэлж болж байгаа. За мөн одоо саяны танилцуулгын өмнө хэлсэн газрын тосны ханш өссөнтэй холбоотойгоор дэлхийн нийт төв банкнууд цаашдаа одоо энэ инфляц өдөөгдсөн шалтгаалаад илүү хатуу мөнгөний бодлого баримтлах уу гэдэг асуулт гарч ирсэн гэж хэлж болж байгаа. Тэгэхээр бол дэлхийд дээр бол маш олон төрлийн одоо энэ хөө мэдээлэлүүд бол гарсан. За тэгэхээр бол саяны энэ хідэн мэдээлэлүүд бол эхний хагас жилд бол маш том нөлөөг үзүүлсэн гэж хэлж болж За байна. тэгвэл үргэлжлүүлээд бүгдээрээ яг хөрөнгийн зах зээлд за ялангуяа хувьцааны зах зээлд эдгээр нөлөөллүүдээс хамгийн гол нь нөлөөлсөн 3 хүчин зүйлийн талаар ярьцгаая. За эхнийх нь бол мэдээж Америкийн нэгдсэн улс болон Иран улсын дайнаас шалтгаалсан газрын тосны өсөлттэй холбоотой.
хөрөнгөний зах зээлд нөлөөлөл орж ирж байгаа. За 26 оны 2 сарын 28-ны өдөр Америк нэгдсэн улс Иран улс руу байлдааны өргөн цар үрээтэй ажиллагааг эхлүүлсэн. За үүнээс шалтгаалan газрын тосны ханш өсөж, за энэхүү газрын тосны ханшийн өсөлт нь дэлхийд даяар инфляцийн түвшинг олгол өдөөсөн ийм үзүүлэлт болсон байна. За үүнээс шалтгаалсан мөнгөний бодлогын өөрчлөлтүүд за хөрөнгөний зах зээлд бол бас илгүй томоохон нөлөөллийг үзүүлсэн гэж хэлж болно. За үргэлжлүүлээд дараачийн нөлөөсөн хамгийн гол хүчин зүйл нь гэх юм бол хиймэл оюун хагас дамжуулагчийн эрэлттэй холбоотой өсөлт байна. За 2025 оны сүүлийн хагас жилийн жилд яриад үзэх юм бол хиймэл оюуны салбар бол маш хурцтай тэлэлтийг хийсэн. За маш олон компаниуд бол капекс буюу хөрөнгө оруулалтын зардлыг хиймэл оюуны салбар руу хийж ирсэн. За энэний үр дүн нь бол эхний хагас жилд ер нь гарч ирсэн гэж хэлж болно. Компаниудын тайлангийн үзүүлэлтүүд бол маш сайн гарсан. За S&P 500 индекст багж байгаа 500 компани ашиг нэгдүгээр улиралд 27.9%-аар өссөн дүр зурагтай. За орлого бол 11.7%-аар өссөн ийм дүр зурагтай гарсан байна. За энэ нь 21 оноос хойш хамгийн сайн танилцуулсан ийм улирал болсон байна. За үүнээс хараад үзэх юм бол хөрөнгөний зах зээлд эхний хагас жилд компаниудын хувьцааны ханш үргэлжлэн өсөхөд гол нь нөлөөсөн хүчин зүйлсийн нэг нь салбарын капекстэй холбоотой тайлангийн үзүүлэлтүүд сайн гарсан нь гол нь нөлөөлсөн байна. За үргэлжлүүлээд инфляц болон холбооны нөөцийн сангийн бодлогын өөрчлөлт гэдэг зүйл. За түрүү Эрдэнэ Баясгалан хэлж байна те. Америк нэгдсэн улсын холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Паул солигдож Кевин Варш ажлаа хүлээн авсан байгаа. За энэ хүн ажлаа хүлээж авахд буюу Америк нэгдсэн улсын 5 дугаар сарын инфляцийн түвшин 4.2% буюу сүүлийн 3 жилийн оройн түвшин дээрээ ирсэн байгаа буюу за нэлээд хүнд нөхцөл байдалд ажлаа хүлээж авсан гэж хэлж болно. За үүнээс шалтгаалan дэлхийд даяар дийлэх шинжээчид за эдийн засагч нар за хөрөнгө оруулалтын сангийн менежерүүд зах зээлийг бас харьцангуй сөргөөр харах ийм нөхцөл байдлууд ажиглагдаад эхэлж байгаа. За гол нь нөлөөж байгаа хүчин зүйл нь инфляцийн түвшин өндөр байгаагаас шалтгаалan за энэ онд бодлогын хүүг нэмэгдүүлэх ийм эрсдэл байна гэдэг ийм хүлээлт зах зээл дээр нэмэгдэж орж ирж байгаа. За бодлогын хүү өсснөөр ялангуяа технологийн салбарын хувьцаануудын ханшид нэлээд дарамт болж орж ирдэг. Ялангуяа growth төрлийн компаниудад. За энэ төрлийн компаниудын онцлог нь юу вэ гэхээр байнга капексийн дутагдмал байдалтай байдаг. За зээл их хэмжээнд авдаг. За бодлогын хүү өснөөс шалтгаалan хувьсах хүү нэмэгдэх, зээлийн зардал нэмэгдэх ийм эрсдэл үүсчихсэн. За үүнээс шалтгаалan бас зах зээл бас томоохон хөдөлгөөн савлгааг бас үзүүлсэн байгаа гэж хэлж байна. Мэдээж саяны хэлсэн геополитикийн асуудлууд болон дайрын нөхцөл байдлаас шалтгаалаад оны эхний 2-3 дугаар саруудад хувьцааны зах зээл тэр дундаа Америк нэгдсэн улсын технологийн компаниудын хувьцаанууд тэр чигээр унаад байсан. За тэгвэл 4-р сараас эхлээд буцаад өсөлт сэргсэн. Харин оны 1-р сарын 2-ны өдрийн арилжаанаас 6-р сарын 30-ны өдрийн байдлаар харахад S&P 500 индекс нь 9.6%-аар Nasdaq индекс нь 13 орчим хувиар бусад Хятад болон Европын хувьцаанууд болон индексүүд бол 6 сарын 30-ны байдлаар өндөр өсөлттэй байгаа гэж хэлж болж байгаа. Тэгэхээр яг энэ эхний хагас жилийн гүйцэтгэлийг өмнөх оны дата мэдээллүүдтэй харьцуулаад үзэхэд 2020 оноос хойш буюу өнгөрсөн 5 жилийн хугацаанд байгаагүй энэ эхний хагас жилийн маш сайн гүйцэтгэл болсон гэж хэлж болж байгаа. Тэгэхээр өнгөрсөн 5 жилийн хугацаанд бол энэ эхний хагас жилд бол ерөнхийдөө яг өнөөдрийн хэмжээнд хүрсэн гүйцэтгэлийг бол харахад давж чадаагүй байсан гэж хэлж болж байгаа. Тэгэхээр энэхүү өсөлтөнд гол нөлөөлсөн зүйл нь юу гэхээр нөгөө нэг хиймэл оюуханы эрэлт бол өндөр хэмжээгээр байгаа юм байна. Одоогоор хэдийгээр яг хувьцаануудыг маш өндөр үнэлгээтэй гэж зах зээл дээр шинжээчд үзэж байгаа ч гэсэн нөгөө талаасаа эрэлт гэдэг зүйл маань их байгаа. Тэр эрэлтийг харин аль компани нийлүүлэлтээр хангаж чадах вэ гэдэг асуудал яригдж байна гэж хэлж болж байгаа. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За тэгвэл S&P 500 индекст багтж байгаа компаниудыг салбараар нь бүгдээрээ ангилаад дараачийн слайд дээр харцгаая. За энэхүү слайд дээр харьцангуй ротацийн график буюу шинжилгээнд дээр ашиглагддаг нэг чухал
харьцаа үзүүлэлтүүдийг бол харуулсан байна. За энэ дээр юу харагдж байгаа бэ гэхээр бенчмарктай буюу S&P 500 индекстэй тухайн секторуудыг харьцуулсан байдлаар тухайн секторуудын ханш өсөж байгаа юм уу? За хэрвээ өссөн бол тухайн өсөлтийн хүчийг моментум дэмжиж байгаа юм буюу тухайн өсөлтийн хурд хэр байгаа юм бэ гэдэг байдлаар дөрвөн салбар хэсэгт хуваасан байдлаар бол харуулсан байна. За тэгэхээр баруун дээдлэлт харагдж байгаа буюу ногооноор тэмдэглэсэн байгаа хэсэгтэр технологийн салбарын компаниуд, технологийн салбар бол ганцаархнаа байрлаж байна гэсэн үг. За энэхүү график дээр юу харуулж байгаа вэ гэхээр ханшийн хувьд энэ салбарт байгаа компаниудын ханшийн хувьд бенчмарктайгаа харьцуулахад бол өндөр өсөлттэй. За мөн дээрэс нь тухайн ханшийн хурд болвол бенчмарктайгаа харьцуулахад хурдан байгаа буюу өсөлтийн трендтэй байгаа гэдэг ийм сигналыг бол харж болно гэсэн үг. За харин зүүн дээд тал дээр болвол improving буюу одоо сайжирч байгаа секторууд юу байна вэ гэж хараад үзэх юм бол эрүүл мэндийн салбар, санхүүгийн салбар бол ороод ирж байгаа гэсэн үг. За тэгэхээр бид нар хэрвээ хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргах гэж байгаа бол за энэ эрүүл мэндийн салбар, санхүүгийн салбар, технологийн салбар төр чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг яг одоогийн байдлаар хийвэл бас харьцангуй тохиромжтой байна буюу трендийн дагуу явж байна гэдэг ийм зүй тогтолыг бол анзаарч болно гэсэн. За эсвэргээрээ харьцангуй уламжлалт секторууд, за энэ дотор эрчим хүч, за олон нийтийн хэрэглээ, за бараа материал, за мөн дээрэс нь аж үйлдвэрийн салбар гэх мэтчлэн харьцангуй уламжлалт секторууд бол лагийн бүст буюу харьцангуй сул өсөлттэй ийм бүст бол арилжаалагч байна буюу за тренд бол бас харьцангуй өсөлтийн трендтэй биш байна гэдгийг бол анзаарч болохоор байгаа. За тэгэхээр ямар ч байсан технологи, эрүүл мэнд, санхүүгийн салбарын хувьд бол үргэлжлүүлэн хөрөнгө оруулалт хийхэд бол харьцангуй тохиромжтой байна. Тэгвэл одоо технологийн салбар доторх компаниудын гүйцэтгэлийг хараад үзье. Мэдээ саяны хэлдгээр бол маш өндөр хэмжээгээр өссөн байгаа. Одоо та бүхэнд харагдаж байгаа байдлаар харахад технологийн салбарт дундах за ялангуяа хагас дэмжүүлэгчийн салбарын компаниудын хувьцааны ханшийн гүйцэтгэлийг харахад 6 сарын дотор дунджаар 150% өсөлтийг үзүүлсэн байгаа гэж болж байгаа. Тэгэхээр эдгээрээс харах юм бол хамгийн өндөр хувийн гүйцэтгэлийг SK Hynix гэдэг Солонгосын компани. За яг хөө сүүлийн үед бол за зөвхөн Америкийн нэгдсэн улс Тайван гэхээс илүү за Хятад улс болон Солонгос улсууд маш хүчтэйгээр орж ирж байгаа. За дараа нь Америкийн нэгдсэн улсын Micron, за Intel, Dell, Marvell зэрэг компаниуд байгаа гэж хэлж болж байгаа. За яг хөө эдгээр компанийн хувьд бол яг хөө төр засгаас илүү дэмжих бодлогыг баримталж байгаа. За мөн яалтчгүй нөгөө талаасаа эрэлт өндөр байгаа учраас тэр эрэлтийг хангаж чадах нийлүүлэлт эдгээр компаниуд байгаа юм а гэдэг нь бол харагдаж байгаа. За мөн Хятадын Huawei гэдэг хагас дэмжүүлэгч үйлдвэрлэдэг компани байна. За Huawei-гийн хувьд нэг 176 орчим хувийн өсөлттэй байгаа. Тэгэхээр дан ганц Америкийн нэгдсэн улс бол энэ салбарт ноёрхоогүй юм байна. За одоо Солонгос улс орж ирж байна. Араас нь бүгд найрамдах Хятад ард улс маш хүчтэй хэмжээгээр орж ирж байгаа. За үүнийг нотлох нэг зүйл нь сая бас Хятадын 15-5 жилийн төлөвлөгөө батлахад хагас дэмжүүлэгчийн салбараа бол маш их хэмжээгээр дэмжинэ гэсэн бодлогыг баримталсан байгаа шүү дээ. Тийм Хятадын хувьд бол одоо хагас дэмжүүлэгчийн салбараа явуулахаас өөр аргагүй энэ нөхцөл байдалтай болчиход байгаа тийм ээ. Одоо жишээлбэл Nvidia-гийн өндөр технологийн чипнүүдийг Хятад руу экспортлохгүй байх ийм арга хэмжээнүүдийг бол оны ихэнд бол авч байсан ч гэх юм уу. За энэ ийм төрлийн арга хэмжээнүүд ирээдүйд дахиад орж ирэх ийм эрсдэл бол Хятадын хувьд бол байгаа. Энэ ч утгаараа дотоодын хагас дэмжүүлэгчийн хэрэглээг дотоодын компаниудаас хангах шаардлага бол зайлшгүй үүсэж байгаа. Түрүү хэлсэн тийм ээ. Технологийн салбар ялангуяа хагас дэмжүүлэгчийн салбарт одоо нэг дунд хугацааны засварын хөдөлгөөн буюу уналт орж ирж болох юмаа гэдэг таамаглал яваад байгаа. Яагаад гэвэл маш хэмжээгээр өсчихсөн байгаа одоо. Тэгвэл үүнийг нотлох нэг зүйл нь юу вэ гэвэл за Nasdaq индекс буюу Америкийн нэгдсэн улсын технологийн топ 100 компанийг багтаасан индексийн одоо сар болгоны гүйцэтгэлийг бид бүхэнд харуулж байна. Тэгэхээр энэ бол яг 1950 оноос хойших сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд гүйцэтгэл гэсэн үг. Тэгэхээр бол юу үнэн байдаг вэ гэвэл өнгөрсөн хугацааны дата мэдээлэл ирээдүйн таамаглалыг бидэнд харуулж өгдөг гэдэг үг байдаг. За тэгвэл сар болгоны гүйцэтгэлийг харах юм бол за 6, 7, 8, 9 дугаар саруудад гүйцэтгэл буюу хувьцаа тухайн индексийн өсөлтийн хүч саарсан дүр зурагтай байгаа гэж болж байгаа. Тэгэхээр яг одоо энэ хувьцааны зах зээл дээрх нөхцөл байдлыг харах юм бол сая энэ 6 дугаар сарын дунд үеэс эхлээд дунд зургийн одоо энэ засварын хөдөлгөөн бий уналт ажиглагдсан.
За магадгүй одоо яг 7 дугаар сарын дунд үеэс эхлээд компаниудын одоо тайлангууд гарч ирнэ эхний хагас жилийн. За яг хуу эхний хагас жилийн тайлангуудтай холбоотойгоор бага зэргийн өсөлт ажиглагдаж болох хэдий ч за буцаад 8-9 дугаар сараас эхлээд дунд хугацааны нуунал буюу засварын хөдөлгөөнөөр шилжиж болох юмаа гэсэн таамаглал байгаа. Тэгэхээр бол нөгөө нэг одоо энэ өндөр хэмжээгээр өсчихсөн байгаа хувьцаанууд дээр чинь бага зэргийн засварын хөдөлгөөн орж ирж иж илүү нөгөө нэг хувьцааны ханшийн эрүүл өсөлт бий болох хандлага бол ажиглагдчихж байгаа. Sell in May and go away гэдэг тийм 5 дугаар сард зар 10 дугаар сар худалдаж аваа гэдэг ийм ойлголт бол байдаг. Гэхдээ энэхүү ойлголтыг бол 50 оноос хойших Nasdaq индексийн сар бүрээр харуулсан том мэдээллүүд бол ерөн баталгаажуулж байна гэж хэлэхэд бас болохоор байна тийм. Одоогийн яг энэ нөхцөл байдлыг өнгөрсөн хугацааны нэг мөчлөгийн шинжилгээнд оруулаад үзье хэдүүлээд. За тэгвэл хамгийн сайн ажилдаг мөчлөгийн шинжилгээ юу вэ гэвэл энэ Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуулийн мөчлөг гэдэг зүйл байдаг. За ялангуяа Америкийн нэгдсэн улс бол бусад улс орнуудаас илүү онцлогтой. За тухайн улсын ерөнхийлөгч болон төр засаг нь бол яг хөрөнгийн зах зээлийн цаашдын чиг хандлагыг бол бас чиглүүлэх хандлагатай байдаг. За ялангуяа одоо байгаа ерөнхийлөгч Дональд Трамп бол одоо өөрийнхөө Truth Social хуудсан дээр нэг жиргээ бичихэд л зах зээл бол маш их хэмжээгээр хэлбэлзэлж одоо өндөр хэмжээгээр өсөлт үзүүлэхтэй үзүүлж за унахтаа ундаг гэсэн үг. Трамп нэг жиргээ хэлээ маркет орой 3-4%-аар унах ч гэдэм юм. 3-4%-аар өсөх ч гэдэм юм. Ийм хөдөлгөөнүүд бол маш тогтмол ажиглагддаг тийм. Тэгэхээр бид бүхэн одоо энэ Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуулийн мөчлөг гэдэг зүйлийг одоо бид бүхэн ашиглаж. За тэгвэл та бүхэн энэ график дээрээс харах юм бол за Дональд Трамп сая 25 оны 1-р сар тангараа өргөссөн. За тэгэхээр 25 он буюу эхний нэг жил нь бол ингээд дуусчихж байгаа гэсэн. Одоо бид бүхэн Трампын одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж дуусах сонгуулийн одоо энэ 2 дахь жилийн дунд үед явж байгаа. Тэгэхээр үүнээс харах юм бол 2 дахь жилийн дунд үед бол харьцангуй энэ хувьцааны зах зээл дээр буюу S&P 500 индекс бол харьцангуй энэ рейнжинг хөдөлгөөн буюу ийм засварын хөдөлгөөнийг бол үзүүлдэг, чиглэлгүй хөдөлгөөнийг. За тэгээд 8-9 дугаар сараас эхлээд оны төгсгөл рүү гэсэн үг шүү дээ. 8-9 дугаар сараас эхлээд хувьцаанууд ёроолоо аваад буцаад 10 дугаар сараас өсөж эхэлдэг. За тэгээд 3-4 дугаар жилүүдэд бол буцаад хувьцааны ханшууд сэргдэг гэсэн юм байгаа гэж хэлж болж байна. Зүүнийг дэмжих нэг хүчин зүйл нь юу вэ гэвэл одоо 11-р сард Америкийн нэгдсэн улсын дунд хугацааны сонгуул болно. Мэдээж энэ дунд хугацааны сонгуультай холбоотойгоор Дональд Трамп бол за хөрөнгийн зах зээл болон эдийн засгаа илүү сайн харагдуулах маш олон арга хэмжээнүүдийг авах магадлал маш өндөр байгаа. Тэгэхээр буцаад энэ хөрөнгийн зах зээл гэдэг зүйл маань өсөх магадлал бол маш өндөр байгаа гэж бид бүхэн харж байгаа. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За үргэлжлүүлээд бүгдээрээ яг одоо маркет дээр цаашаа одоо хэрхэн өсөх үү, унах уу гэдгийг одоо тодорхойлох чухал мэдээллүүдийг харцгаая тийм ээ. За энд бол хамгийн ихэнд харах шаардлагатай зүйл нь юу байгаа вэ гэхээр томоохон технологийн компаниудын капекс зардлыг заашгүй анхаарах шаардлагатай байна. За гол шалтгаан гэх юм бол 2025 оны байдлаар Microsoft, Amazon, Meta, Google, Oracle зэрэг 5 компани капексийг энэхүү график дээр харуулсан байна. За эдгээр компаниудын хөрөнгө оруулалтын зардал 2025 оны байдлаар 400 тэрбум $4 хүрсэн байна. Тэгэхээр энэ бол 24 оноос 2 дахин өссөн үзүүлэлт гэсэн үг. 23 оноос 3 дахин өссөн үзүүлэлт. Тэгэхээр ер нь бол компаниуд бол 25 оны байдлаар асар их хэмжээний зардлыг хизээнэ гаргацсан байна. За энэ зардал одоо нөгөө компаниуд дээр ашиг болж ирэх үгүй юу гэдэг асуудал бол маш чухал байгаа гэсэн үг. Үргэлжилсэн хэвээрээ байгаа. AI бабл хагарах үгүй юу гэдэг асуултын хамгийн гол хариулт нь за энэ дээр бол байгаа, хэвээрээ байгаа. За үргэлжлүүлээд Америкийн нэгдсэн улс болон Хятад за ялгаагүй одоо Японч гэдэм Европын холбооны улс орнууд. За эдгээр улс орнуудын хооронд өрнөд байгаа AI салбарын өрсөлдөөн болол ялтгүй бас зах зээлд нөлөөлөх үс гол чухал хүчин зүйл болоод байна. За түрүү хэлсэнчлэн Америк төвтэй OpenAI, за тэгээд Anthropic, SpaceX-ийн одоо Grok ч гэх юм уу те. За Хятадын хувьд бол DeepSeek, Tencent, Baba дээр суурилсан хөгжүүлэлтүүд бол хэрхэн явагдах вэ? Энэ өрсөлдөөнд хэн ялах вэ гэдэг нь бол бас нэлээд чухал хүчин зүйл болоод байна. За энэтэй холбоотойгоор бол сая за Grok-ийн
толгой компани болох SpaceX IPO хийсэн байгаа. За яг өнөөдөр өчигдөр SpaceX-ийн хувьд бол Nasdaq 100 индекст бол орсон, тийм ээ. За үргэлжлүүлээд OpenAI, Anthropic зэрэг компаниуд бол IPO хийхээр хүлээгдэж байна. За OpenAI-ийн хувьд бол нийтдээ 60 тэрбум $, мөнгө хөрөнгийг бол зах зээл дээрээс бол татан төвлөрүүлнэ. За Anthropic-ийн хувьд бол муу ялгаагүй 60 тэрбум $-ын хөрөнгийг бол зах зээл дээрээс татан төвлөрүүлэхээр бэлтгэл ажил бол эд өрнөд явж байна. За аль аль нь бол энэ ондоо амжиж IPO-нөө хийнэ гэдэг ийм мэдээллийг бол өгөөд байгаа. Мэдээж яг өндөр хэмжээний дүнтэй IPO-нууд хийгдэж гэдэг маань нөгөө талаасаа харахад хөрөнгөний зах зээл дээр маш их хэмжээний одоо мөнгө урсгал орж ирэх нөхцөл байдлыг бүрдүүлнэ. За мөн яг хувьцаанд хөрөнгө оруулах, ихтгэл төрүүлэхэд хөрөнгө оруулагчдын тоог нэмнэ гэж хэлж болж байгаа. Тэгэхээр бол яг оны төгсгөл рүү буцаад хөрөнгөний зах зээл дээр бол хүчтэй хэмжээний сэргэлт бол ажиглагдаж болох юмаа гэсэн дүгнэлтийг бол хийж болохоор байна тийм. За тэгвэл одоо томоохон хөрөнгө оруулалтын банкнуудын энэ S&P 500 индексийн энэ 2026 оны эцсийн таамаглалыг хэдүүлээ хараад үзье. За тэгвэл Morgan Stanley хамгийн өндөр буюу 8300 гэсэн хашиг зооцсон. За тэгээд буцаад цаашаа JP Morgan нэг 7800 орчим. Тэгэхээр яг эдгээр банкнуудын таамаглалын дунджийг үзэхэд S&P 500 индексийн одоо байгаа ханшнаас нэг дээшээ 3 орчим хувийн өсөлтийг л ажиглагдаж харж байгаа гэж хэлж болж байгаа. Тэгэхээр бол яг түрүүн хэлсэн нөгөө нэг ярианы дүгнэлтийг хийгээд үзэхэд за яг одоо энэ 7-8 дугаар саруудад нэг дунд хугацааны засварын хөдөлгөөн орж ирж болно. За тэгээ 9 дугаар сараас эхлээд буцаад өсөлт ажиглагдаад нэг 8000 орчим нэгж дээр S&P 500 индекс хүрэх боломжтой гэж харахаар байна. За мөн эдгээрийг одоо дэмжих сайн муу одоо эрг сөрөг талууд бол байгаа. За яг хуу S&P 500 индекс энэ өсөлтийг дэмжих нэг чухал зүйлүүд нь юу вэ гэвэл одоо 7 дугаар сарын дунд үеэс зарлагдах компаниудын 1-р хагас жилийн тайлан гэдэг зүйл байна. 1-р хагас жилийн тайлан хэр зэрэг гарахаас шалтгаалаад уналтуу өсөлтөө гэдэг зүйлийг тодорхойлж болно. За мөн үүн дээр нэмэгдээд түрүүний хэлдэг энэ технологийн компаниудын CapEx зардлын одоо өгөөж нь хизэнээс ирэх вэ? Буцаад энэ маань CapEx зардал маань цэвэр ашиг болж хизэнээс ирэх вэ гэдэг асуудал байх. Хагас жилийн тайлан сайн гарах нь үгүй юу те? 3 дугаар улирлын тайлан яах вэ гэдэг. За тэгээд харин нөгөө талаасаа уналтыг гаргаж ирэх зүйл нь юу байж болох вэ гэвэл түрүүний хэлдэг энэ инфляцийн асуудал гэдэг зүйл маань одоо хүртэл хэвээр байсаар байна. Төв банкны одоо инфляцийн зорилт төвшмөл 2% дээр байгаа. Тэгэхээр үүнээс бол маш өндөр хэмжээгээр одоо инфляц 4 орчим хувиас дээш хэвээр байгаадах юм бол холбооны нөөцийн сан илүү хатуу мөнгөний бодлогыг баримтлах шаардлагатай болно. Хатуу мөнгөний бодлогыг баримтлана гэдэг маань буцаад нэг хувьцааны зах зээл дээр эрсдлийг дагуулж болох юмаа гэсэн таамаглал байна. За мөн одоо энэ S&P 500 болон Nasdaq индексийн өсөлтийг дэмжиж байгаа зүйлнүүд энэ хитгэн нэг томоохон технологийн компаниудын өсөлтөөс шалтгаалж байгаа. Тэгэхээр энд хэдэн технологийн компаниудын төвлөрөл нь буцаад маш өндөр хэмжээний эрсдлийг бас бид бүхэнд авчирч болох юмаа гэсэн одоо таамаглал байна гэж харж байна. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За тэгвэл бүгдээрээ үргэлжлүүлээд дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банкнууд хөрөнгөний зах зээл дээр ялангуяа хувьцааны зах зээл дээр ямар зөвлөгөөг өгж байгаа талаар харцгаая. За график дээр харж байгаачлан Bank of America-гийн зүгээс buy буюу худалдан авах гэдэг ийм зөвлөгөөг бол өгсөн байна. За хамгийн гол шалтгаан гэх юм бол компаниудын ашиг сайн байгаач хүү өсөх хүлээлтэд шалтгаалж төр зургийн уналт үүсэх магадaltaй байна гэдэг ийм зөвлөмжийг бол өгсөн байгаа. Тэгэхээр ер нь бол компаниудын ашиг бол сайн байна. Гэхдээ одоогийн инфляцийн нөхцөл байдлаас шалтгаалan хүү өсөх эрсдэл байна шүү. За хэрвээ энэ эрсдэл арилнаа. Одоо нийлүүлэлтийн шин чанартай инфляц болоод байгаа шүү дээ тий. Тэгээ энэ ч утгаараа бол одоо дайны нөхцөл байдал харьцангуй хэлцээрийн түвшинд явагдсан хэвээрээ байна. За газрын тосны өмнө ханш болол дайны өмнөх түвшин дээр хүрээд буюу буцаад $68,000 түвшинд бол ирсэн байгаа. Тэгэхээр Bank of America-гийн хэлж байгаачлан ер нь бол компани ашигтай ажиллагаа сайн байгаа учраас бол дагуулад худалдан авах гэдэг ийм зөвлөмжийг бол хэрэгжүүлэх боломжтой байна гэж харж болохоор. За үргэлжлүүлээд Goldman Sachs-ийн зөвлөгөөг харцгаая. Мөн ялгаагүй худалдаа авах гэдэг зөвлөгөө байгаа. За хиймэл оюун дэх хөрөнгө оруулалт ашигын өсөлт зах зээлийг үргэлжлүүлэн дэмжинэ гэдэг ийм төсөөллийг бол гаргасан байна.
За энэ компанийн хувьд бол capex зардлыг бол нэлээд онцлсан байгаа. За 25 оны байдлаар бол маш хэмжээний capex зардал буюу хөрөнгө оруулалтын зардлуудыг гаргасан. За энэ онд бол тухайн зардлууд бол ашиг болгон авчрах. За орлого генерейт хийх ийм боломжийг бол дагуулж ирнэ гэдэг ийм өнцгөөс бол харсан байсан. За үргэлжлүүлээ JP Morgan-ы зөвлөгөөг харцгаая. За JP Morgan-ы хувьд бол Goldman Sachs, Bank of America-тай адилхан buy гэсэн зөвлөмжийг бол өгж байгаа. За дэлхийд даяар бол инфляц, геополитик, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний эрсдэл хэвээрээ байгаа. Гэхдээ хиймэл оюуны эрэлт бол өндөр байна. За хиймэл оюуны салбарын өсөлт нь хөрөнгөний зах зээлийг бол өргөжлүүлэн өсөх суурь нөхцөл байдал болоод байна гэдэг ийм байдлаар бол харж байгаа юм байна. За тэгвэл одоо хоёулаа энэ өнөөдрийн танилцуулгыг маш товчхоноор зүгээр харьцуулаад ярихад за цаашдаа энэ хувьцааны зах зээлийн өсөлт үргэлжлэх үү, уналт орж ирэх үү гэдэг зүйлийг эерэг сүрэг талыг нь харьцуулаад үзэхэд эерэг тал нь за компаниудын ашигын өсөлт за мөн нөгөө талаасаа энэ хиймэл оюун ухаандах эрэлт гэдэг зүйл бол хувьцааны ашиг өсөхөд нөлөөлж болох юм байна. За харин нөгөө талаасаа сүрэг тал нь юу вэ гэвэл за одоо байгаа энэ нөгөө инфляцийн эрсдлээс шалтгаалаад төв банкнууд хүүгээ нэмэгдүүлэх үү илүү хатуу мөнгөний бодлогыг баримтлах уу гэдэг зүйл маань одоо гараад ирчихэж байгаа гэсэн. За ингээд өнөөдрийнхөө шинжээчийн цагийн дугаарыг энд хүргээд өндөрлөе. Голон капитал цасны компанийн шинжээч нар байлаа. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна.